Монгол өглөөний цай ихээр та хэдий санаанд хамгийн түрүүнд юу бодог вэ? Миний хувьд бол борцог, өрөм, сүйтэй цай гурав шууд санаанд ордог. Өнөөдөр борцгаа дүрж идэж болох хоёр төрлийн дипи соус буюу нэг нь чанамал, шоколадны кремийг гоё эрүүл аргаар хийцгээе. Худалдаан зарагдж байгаа чанамлууд ер нь сахарын агуулмж өндөртэй байдаг учраас мууддгүй. Тийм учраас гэртээ яг идэх хэмжээгээр нь баг багаар хийх хэрэгтэй. Хөлтөөс үхрийн нүд ансаар ширгээгээд зүгийн балтай холиод хоёр шоколадны крем ихтэй буй самраа жоохон хуурж агаад бутлана. Дээрээс нь сүйтэй шоколад болон 70-80% какао агуулмжтай хар шоколадтай хайлуулад баг зэргийн урамлын тоос хийгээд миксерт чай хайцгүй идэж болно. Мэдээж хэрэг тохируулах шаардлагатай. Хоол хийгээд бэлэн хөлтөөсөн хоолнууд зардаг газар байдаг штэ. Нөгөө калбижим нааша цаашаа гээд байдаг. Тэр газар маань бэлэн хөлтөөсөн борцог гаргаж байгаа юм билээ. Тэгээ эдний хэдүүлээ хамтаа идэж үзье. Гүн хөлтөөсөн бүтээгдэхүүн учраас нарийн бовны тасагт биш харин хөлдөөгч нь хадгалагдаж байгаа. Өөрчлөгчгүй буюу гэртээ яг яаж борцог хийдэг тийм аргаар хийгээд шууд гүн хөлтөөсөн гэсэн үг. Амар халуун байна. Oh my god. Лаа амар харж байгаа хамгийн ихний хоол нь сахар байхаас илүүгээр гоё шимтэй, дулаан чанарын эминер хүч байх бол их тохиромжтой. Энэ борцог маань хэмжээний хувьд ч тэр амтны хувьд бол надад таалагдлаа. Халаагаад идэхэд бүр гоё юм байна. Сүлжээ дэлгүүр зах том хүсний дэлгүүр дээр зарагдаж байгаа гэсэн шүү. Даашгүй.